Mom TV show Channel 11 телевизээр. Сайн байцгаана үзэгчдээ, Mom TV show нэвтрүүлгийн ээлж дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Ингээд манай энэ удаагийн зочноор хөлөгт тоглоом клубын багш дасгалжуулагч, дамын спортын мастер ээж Инх Саруул өргөдөө оролцоод байна. Ингээд та үзэгчдээ өөрийгөө танилцуулахгүй юу? Сайн байцгаана уу? Намайг Сүрүүжийн Инх Саруул гэдэг. Би Захаа аймгийн Тосон зөндөө суманд төрсөн. Одоо Улаанбаатар хотод дамын нэг цагаан клуб нэгэд ажиллаж байна. За тэгэхээр нэвтрүүлэг маань мэдээж ээжүүдэд зориулсан нэвтрүүлэг байгаа. Тэгэхээр хоёлаа хамгийн түрүүнд анх ээж болсон талаараа үзэгчдээ бас ярь сонирхолвол илүү сонирхолтой болоо гэж бодож байна. Тэгвэл би бол хүүхэд төрүүлэхгүй юм бэлгүүл гэж бодож илсэн л та. Яа тэгэхээр би нэлээд олон жилийн өмнө нэгдүгээр эмчт нэг эмчт үзүүлж ирсэн. Тэгэхэд надад ч хэлээгүй ээжэд танаа хүүхэд чинь төрж болохгүй шүү гэж хэлжсэн юм байна л да. Би чинь нэг багаасаа уул нь бол эрүүл төрсөн. Тэгээс мөртлөөсөө 7 сартаагаас өчний улмаас юм болсон байхгүй юу? Тэгэл ээж надад хэлэхгүй байж байгаа сүүл рүүгэл хэлсэн. Төрж болохгүй гэсэн шүү энэ тэргэл. Тэгэл ээж чиг надад хүүхэд өргөж авч өгнө гэл. Тэгэл би чинь хүүхэд өргөж аавна гэж ерөөс төсөөлөгдөхгүй байгаа юм чинь. Хүүхэд гинт өргөөл аваал ингээл үсгэн өөрөө төрж мөрж үзээг болохоор ерөөсөө тэгээ төсөөлөгдөхгүй. Тэгэл за ажиллаад хийжээ гээл тэгжээтэл жирэмсэн болоод тэгэл хамгийн түрүүнд л уул нь хамгийн түрүүнд баярлмаар тэгэхээр хамгийн түрүүнд айгүй их айцтайсэн. Яах бол төрүүлж чадах болов одоо энэ хүүхдийг агуулах юм болов гэл хамгийн түрүүнд л их айж байгаа юм чи бөөн төгссөн та. Тэгэл нэг ганц хоёр нэг тэрэгцэртэй хүмүүсээс судал хүүхэд гарсан гэдгийг сонсоод за тэднээс юу ч гэсэн асууя. За юу ч гэсэн жоохон судлаа гэж бодсон. Уул нь бол эхлээд би жоохон судлаа гэж бодож ирсэн амжаагүй тэгэж ирсэн болцсон. Тэгээд юу яасан л та. Тэгээд нэг имлэгээр нэг хувийн имлэгээр ороод манай нэг ихч нэг таньдаг хүнээр үзүүлээгээл. Орсон чинь айгуу тайчгүй. Иймэрхүү хүмүүс одоо төрдөг болцсон шүү дээ гээл тэгэнгүүт нэг сайхан болоо явчихж байгаа юм. Санаа амраал. Тэгтээ чамаас өөрөөс чинь шалтгаална. Чийл тэр чадахгүй чийл шийднэ. Ерөнхийдөө бол тэрэгцэртэй хүмүүс үлийн үед айгүй их төрж байгаа гээл тэгэнгүүт айгүй их санаа амраал. Тэгэл төрүүлэхээр шийдэл. Тэгэл өрхтөр эмчийн яналтанд орвол. Тэгэхэд нэг эмч бас айгүй дургуутчнаад юугаа зогсоо мөксөө. Тасан зогсоох хэрэгтэй мөрхтэй чадахгүй матахгүй гэжсэн л та тийм. Тэгэнгүүт нь бас жоохон тэр үед нэг жоохон айгаад ч юм уу уур хүрээд чи янз юм тавцсан. Гэр бүлийн хүн яаж хүлээж авсан? Гэр бүлийн хүн бас л нөгөө нэг надтай адилхан л айсан л бас л жоохон айсан. Тэгсэн мөртлөөсөө хоёулаа заримдаа одоо яана гэж ярилцаа, заримдаа болгоно гэж ярилцаа. Тэгэл нэг 2 сар тэгж 2 сарын дараа үзсэн. Жирэмсний хордлого эднэр ямар байсан гайгүй байсан уу? Хордлого бол ерөнхийдөө ихэнх үедээ бол айгүй дайжгүй. Би чинь жирэмсэн байхдаа бас нөгөө сурж ирсэн байхгүй юу? Тэгээд бас Солонгос руу нөгөө дууны тэмцээнд орох гээд. За. Тэгээд жирэмсэн байхдаа Солонгос руу явчихад ирсэн бас. Тэгээ гайгүй. Ер нь бол дайжгүй. Сүүл рүүгээл нэлээд гидс жоохон томрох тусам нэг юм хүндрэлтэй болж ирсэн. Өөрийгөө даахаавал дандаа хүнээр өргүүл туслуулдаг. Тэгээс хордлого нэг жоохон эзэн уусан нэг шахалтаа дандаа сууж идэг болохоор дээшгээ шахалтаа. Mom TV show Channel 11 телевизээр. Лэн гүрээсээ. Тэгээ хүүхэд нь ер нь хэр томорсон бэ? Хүүхэд маань хэл 500. Хэл 500. Сар нь болохоор сараа гүйцсэн юм уу? Сар нь болохоор нэг ер нь хамгийн сүүлийнхээ сар руу дөнгөж ороод тэгээд жоохон дутуу нэг сарын дутуу. Тэгээд байсан та. Тэгэл одоо Яханд үзүүлсэн жингээсээ нэлийн нэмэгдээд нэг тань 2 хил 500 бол байх гэжсэн чинь тэр жингээсээ багасаад бүр хил 500 гарцсан шүү дээ. Тэгэд дутуу хүүхэд чинь ингээ хөрхөн эхний хэдэн саруудаа ингээл айгу жоохон байж байгаа л тэгэл аяанда хөрхөн нөхөөл гоё үеийнхэнтэйгээ ойролцоо олчтой шүү дээ. Харин хүн болгон тэгж яриад байгаа. Дутуу хүүхэд гинтхэн л айгу өсдөг гэх. Манай хүүхэд одоо айгу хөрхөн том болцоо бас ч гэж. Үеигнээсээ чүчүдхэн л намхан жингээрээ ч жоохон дутагдaltaй. Тэгээд нөгөө сар нь аваа байсан, жин багч гэсэн сар нь аваа байсан болохоор
бойжилт сайтай. Яг нөгөө экваторт болохоор 1 хоноо л гарцсан. Тэгэл юунаас эмнэлгээс болохоор 7 хоноод өөр дөр аав гингүүт нь ээжтэй айгаад байгаа юм чинь. Юу яриад байгаа ийм хүүхдийг яаж өөр дөр авах юм гээл бас жоохон заргалтангуу. Тэгсэн чи өөр дөр аав гингүүтээ за уулаасаа гар гэдгийн шууд. Тэгэл тэр үед чинь манай ээж ч одоо юу яриад байгаа юм одоо дасаагүй ийм хүүхдийг бид нар яаж хүн болгоно гэж бодож байгаа ингээл эмчнэрт нь жоохон тэгсэн. Тэнгүүт нь би за одоо эмнэлэгт байж гарахгүй гэдэг хүн байдаггүй бах гэж бодоод юучсан гарыг гээл тэгэл эмнэлгээс гараад тэгэл дайжгүй штэ. Тэг эмнэлгээс гарахад манай ээж хатан ээж хоёр хоёул ирсэн байсан. Тэгэл тэр хоёр чинь нэстэ нэг хоёулаа. Тэгэл сүүл рүүгээ ээлжилдэг болоод тэгэл нэг нас хүртэл нь бол яг хоёулаа яг ээлжилж харсан. Тэгвэл би бол бас арай л бүтэхгүй юм билээ. Тий нөгөө хүүхдээ анх хүүлж чадахгүй. Тэгэл хажуу талаас ингээл өстой нэг талаас зарим нэг хүүхдээ зарим нөгөө хүүстэй айгүй бүгдөө баг 2-3 удаа л ингээд бөө юм болоод би чинь амар нэг айхалсан амтэн зүгээр саримдаа ээж загнуулаад тэгэл хүүхдээ хүүлдэг байлаа шүү дээ. Ээж болсноос одоо хойш ер нь ямар өөрчлөлтүүд ер нь гарч ийн анх ээж болоогүй байх үетэйгээ ингээ харьцуулахад ээж болсон ер нь сэтгэл санаанаас эхлээл өөрчлөлт гардаг юм билээ. Би чинь бас нэлээд төвчээртэй хатуу чанга хүн байхгүй юу? Одоо өрөвдөлтөй кино моно үзээд жоохон төвчээд хөрөр гэвэхгүй тийм байснаа одоо жирэмсэн болоод ер нь тэгэл айгүй ихэн болчтой юм шиг байлаа шүү дээ. Кино моно үзэл зүгээр шууд уйлал. Тэгэл хүүхэд нялх хамтад нялх хүүхэд айгүй хөөргөн харагдаад өрөвдөөл тийм өрөвчгөн болоод сэтгэл санаанд бол тийм өөрчлөлт гардаг юм билээ. Тэгээд амьдрал бас л өөрчлөлт гарна л да. Айгүй бас олон хүний тусламж дэмжлэг тийм юмар л хүүхдээ хүн болгож өдөө хүргэж байна. Олон хүн тусалсан надад эмчнэрээс өксүүлээ дахтуу ээж аав гэх олон хүн дэмж тусалж хийж л хүүхдээ өдөө зэрэгтэй болгоцсон. Би чинь дандаа л ажил гээл ингээл явж идэг байсан. Дараа нь болохоор ажлаа нэг жоохон хойш тавиал нөгөө хүүхдтэй жоохон цаг зав зарцуулахгүй болохгүй. Тэгэл яг тийм тий. Тэгэл одоо яаж яах вэ гэдээ их бодно. Одоо энэ ажлыг яаж ингээл амжуулах уу? Энийг яах уу? Хүүхдээ яах уу гэл айгүй хүүхдтэй болсон юм чинь бас илүү нөгөө зоригтой улам тэмүүлэлтэй болчихж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Одоо хүүхдийн төлөө гэж бодохоор улам яагаад. Тэгэл өдөр болгон хүүхдээ хэлэлдэг байсан шүү дээ. Тэгэл ганц хэдхэн 100 грамм хэдхэн 100 биш ээ 20 30 гээл тэгж нэмэгддэг байсан шүү дээ. Хаяа нэг хөхнээс үү яах вэ гайгүй шиг. Тий. Тэгээ заримдаа сааж өгчаал. Одоо болтол хөхчл аа. Тий. 2 бай хүртэл нь хөхүүлж гэмсэн гээл тэгэл хөхүүлжлээ. Өглөө оройтой хөхүүлээл. Mom TV show Channel 11 телевизээр. Хүүхдээ харахаар хөөрхөн хайр хүрээд тэгэл өсөжчихгүй хүүхдээ сайн хүн болгоё, сайхан хувцслая гээл тэгэхийн тулд одоо би өөрөө сайн хичээж ажиллах ёстой гээл. Тийм шүү дээ. Илүү их цаг зав багтаа болсон л тоо. Ээж нар хүүхдүүдээ ирээдүйд ийм хүн болоосай гэж дотроо их боддоо шүү дээ. Тэгээд ялангуяа ээж нарын одоо бодож бясалгасан зүйл ер нь их бодит биелдэг гэж ер нь ярьдаг. Тэгээд таны хувьд хүүхдээ яг ямар хүн болоосай гэж боддог вэ? Хүүхдээ бол ямар ч байсан зөв хүмүүжлтэй тэгээд хүн болгонтой тааруулж харьцдаг, өрөвчин инжин сэтгэлтэй, тиймэрхүү хүн болоосай л гэж бодож байна. Тэгээд одоо сургууль суугаа сурлагтай тийм ээ. Одоо сайхан мэрэгжил эзэмсэн одоохондоо бас яг тийм мэрэгжил гэж бол хэлж мэдэхгүй байна л да тийм. Тэгээд том болгоод өөрхөн сонирхлыг харж байгаа л тэрийг шийдэх. Гэтэ ер нь хүүхэд чинь ингээд нэг хөдөлгөөнд ороод яг нэг алхаж гიშгээд ирэхээр нэг ямар нэг юм сонирхолтой нь жоохон мэдэгддэг шүү дээ. Одоогоор хүн ямар нэгэн зүйл илүү сонирхож байгаа нь мэдэгдэж байгаа юм байна уу? Манай хүү их дуулах дуртай шүү дээ. Гэр дорог хүмүүслээс ингээл дүнгнээл бүжиглээл тэгэл хэдийн тэгэхээр бас жоохон урлаг талын явъяас дэж магадгүй л гэж бодоод тийм. Тэгэл ээж нь нөгөө ингээ шатар даам ингээл хажууд нь ингээ байнгын хүүхдүүдтэй харьцдаг болохоор бас тэрийг сонирхол. Тэр талаараа сонирхолтой ч байж магадгүй л гэж бодож байна. Ямар ч л байсан тэгтээ би хүүхдээ даам шатар багаас нь бас сургая л гэж бодож байгаа. Нөгөөд чинь гэртээ очиод нэлээ өөмүүлэнд бүжигнуулна. Тэгэхээр нэлээд цагийн төгөлжиж авна шүү дээ. Тэ цагаас нэр давах гэртээ бүжигнуулаад онно. Тэ. Гэр бүлийнхаа хүнийг бидэнд танилцуулаач. Тэгээд анх яаж хэдэн онд танилцчихсэн талаараа бидэнтэй хуваалцахгүй юу? За манай гэр бүлийн хүнийг улам барагчагийн минь сайхан гэдэг. Гэр бүлийнхаа хүний ер нь хамгийн их хэрхэмлдэг зан чанар нь эрхэмлдэг зам чанар нь манай
нөхөрч айгүйх тийм гүндүүгөө. Тэгээд нэг намайг айгүйх сайн ойлгодог. Тэгээ ингээд одоо чи ер нь иймэрхүү хүн шүү гэдгийг ерөөсөө надад тийм сануулдаггүй. Зүгээр л энгийн хүн шиг л харьцдаг. Тэр тал нь айгүйх надад таалагддаг. Анх чинь одоо 12 онд юм уу да. Зүгээр би ингээл сургууль дээр ажиллаа хийгээд байсан чинь гинт нэг дуудлага орж ирэл танилцъя гэл. Завхандаа юу те? Тий, завхандаа ахтаа тий. Тэгэл тэр үед чинь нэг утас нэг гараад одоо нэг хүмүүс утсаар нэг өгч юм уу тий. Тиймэрхүү юм их өсөж танилцъя энэ гэдэг. Би бас зүгээр тоглож байгаа юм бодоод урдаас нь бас тоглоо. Тэгэл утсаар нэг хүн яриад. Тэгэл би зүгээр марцганаа тэгэл өнгөрч ирсэн. Тэгэл нөгөө хүн чинь дахин яриад байдаг байсан. Нөгөө манай хажуу талын найз маань миний дугаарыг өгсөн юм шиг л л дээ. Тэгээд манай нөгөө хотод ажил хийж байгаа тийм хотоос авчихсан юм шиг. Тэгээд дараа нь хинээс утас авсан яасан гэх тэгээд тэр найзаас авсан гэх. Тэгээд ярьж байгаа л тэгээд дараа нь хоёлоо уулзаад бичлээ хэлчихсэн да 2012 онд шүү. Тэгээ хизээ хот руу орж ирсэн. Нөхөртэй болоод тий. Тэгээд хөдөө амьдрий гэд бодохоор бас нөхөр мөхөрт маань ажил олдохгүй. За тэгэл хөдөөнийх нь чинь одоо бас жоохон ингээл хүн амтны яриа мөрөнөөс нэг жоохон имээсэн гэхүүдээ те ярьж өгнө шүү дээ хүмүүс хөдөөнийх нь чинь. За нөгөө нэг одоо хөдөөнийх нь чинь бараг би нэгээ таних намайг мэдгүй ингэж бол байхгүй. Тэр чинь тэгэл ингэж бодсон л доо миний хувьд л тий одоо нөгөө чинь хүнтэй сууч тэгсэж ингэж гэл айгүй их юм ярих болов гэж бодсон л доо. Гэхдээ бол тэгж ярихгүй ч байсан юм би яаж мэдгүй тий. Тэгэл өөрөө бол ингээл хүмүүс тэгээ тэр үедээ ямар хүнтэй суугаагүйсэн юм чинь жоохон санаа зовж ичсэн ч гэхүүдээ тий. Одоо бол тоохгүй шүү дээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бол нэгнийх нь бол гэрт байдаг. Гэрээс гарахгүй тийм ээ. Тэгээд тэр нь чиг заримд нь хэцүүч байдгийг би мэдчихлээ л та. Гэхдээ л ер нь хичээх хэрэгтэй гэж бодож байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гэлтгүй эрүүл сарвал хүмүүс. Тэгээс нэг миний бодлоор назгаа ч юм уу тий нэг итгэхгүй ч юм уу тийм итэх муутай амьдраад байгаа шүү дээ. Тэгэхээр тэгж болох байх гэж бодож байна л да. Хүн чинь энэ ертөнцид ганц л удаа амьдрын шүү дээ. Тэр насандаа өөрийнхөө би юу хийж чадах юм бэ? Тэр бүгдийг өөрөө хөгжүүлэх ёстой. Хүний чинь ганцхан хувь навьяас 99% зүтгэл гэдэг гэж байна шүү дээ. Яг зөв. Тийм болохоор би ийм авьяасгүй, би ийм надад тийм авьяас байхгүй, би тийм мэрэгжилгүй, мэдлэггүй гэж үзэж юусаа болохгүй. Би ч яг ингээд тийм дээд мэрэгжлийн тэр бол байхгүй. Тийм ээ. Тэгэл амьдралын шалтгаанаар би өөрийгөө энэ талаа би хөгжүүлье, энэ талаараа би ингэж цаашдаа амьдрий гэсэн зорилгоор л би ингэж өөрийгөө хөгжүүлж гэх юм хадад хичээж л яваа хүн байхгүй юу. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс маань ч гэсэн жоохон өөртөө итгэлтэй би чадах юм байна. Жоохон итгэлтэй хамгийн түрүүнд өөртөө жоохон итгэлтэй тэгээд жоохон зоригтой хүн болгон зоригтой байх хэрэгтэй гэж бодож байна. Тэгэл хичээгээд үзэхэд болно гэж бодож байна. Их саруулагч хүүгээ төрүүлсний дараа хэр хугацааны дараа ажилдаа эргэж орсон бэ? Би чинь нэг 6 сар хүртэл бол яг хүүхдээ харсан. Тэгэл тэрнээс хойш тэгэл ажиллаа хийгээл хажууд байдаг болохоор орж ирж хүүлчээд тэгээд бос үед орж ажиллаа хийгээдсэн. Яагаад тэгэхээр нөгөө хүүхдүүд чинь нөгөө бэлтжсэн хүүхдүүд маань уралдаан тэмцээнд орох гээд тэгэхээр бүр цаанаас шаардлага гарах. Цаанаас бүр шаардаад тийм байсан болохоор би өөрөө ирэхгүй орохоор болсон л та. Mom TV show Channel 11 телевизээр. Сумын шилдэг багш гээл нэг улсын улсад хүүхдүүд Аз гээл завханд байхдаа л Аз мазад манай хүүхдүүд байранд ордог гэсэн. Тийм болохоор тэгэл шагналуудыг бол нэлээд авдаг гэсэн. Тэгэл за энэ хотод ч гэсэн ерөнхийдөө одоо би ингээд клуб нээгээд ингээ амьдэрчиж болно гэсэн итгэл байсан болохоор л тэгэл шилжиж гэж бодсон. Тэгээд хөдөө орон нутгийн бас нэг хэцүү юм нь юу байсан гэхээр хүүхэд хөгжүүлэхэд одоо нэг улсад нэг л удаа тэмцээнд ирнэ тий. Энэ хотод бол ингээл олон тэмцээн болоод байдаг. Хүүхэд хөгжөхөд арай хүм юм уу? Хөдөөнөөс чинь байж жилд ганцхан удаа тэмцээнд ирнэ. Хотын тэмцээнд. Тийм болохоор тэр тал нь аяга бас хэцүү санагдсан. Тэгээ хотод ирээд ингээд дугуулаа ажиллуулад ингээд ажиллаж амьдарч болох юм байна гэдэг үүднээс л шилжчихэр болсон. Цэцэрлэгт бас даамны хичээл ордог гэсэн те хүүгийнхаа явдаг цэцэрлэгт. Хүүхэд хамгийн түрүүнд сууд сурдаг.
аюу тогтвортой. Одоо хүүхдүүд чинь ерөөс сургуульд ороод эцэг эхчүүд нь аюу хэцүүг мэдэрдэг штэ. Тэгээд надад өгтөө юу гэж өгдөг вэ гэхээр эцэг эхчүүд за тэр уралдаан тэмцээнд ороод гавьяа явуулах нь яах вэ? Хүүхдээ нэг суулгаа сургачмаар байна. Тэгэж хэлдэг байхгүй юу? Тэгэл хүүхд нь ингээл тэмцээнд ороод яхаараа өө бүр цаашаа ахиал улмал ахиад байна шүү дээ. Тэгээд ямар ч байсан сургуулийн өмнөх наснаас юу даам шатар тоглоод сурцсан хүүхдүүд сургуульд ороод нөгөө нэг хичээлдээ түүртдэггүй юмыг амархан ойлгодог болдог. Хичээлээ амархан ойлгодог. Нөгөө сэтгүү даам шатар гэдэг чинь оюун ухааны спорт гэж байгаа юм л да тий. Ухааны дасгал болдог байх нь. Тийм учраас хичээлээ сайн ойлгодог. За сайн байна хүүхдүүдээ. За тэгээ тоглоод гараа. Хичээлээ сайн ойлгодог. Хүүхэд ер нь юмыг тал бүрээс нь хардаг. Тэгээд төсвөр төвчээр суудаг. Айгүй олон талын ач холбогдолтой. Ер нь даам сурна гэдэг бол. Тиймээс миний хувьд бол хүүхдээ би эхлээд сургуульд ажилладаг байхдаа дандаа сургуулийн насны хүүхдүүд л авдаг байлаа. Хамгийн бага нь 6 хүүхэд. Одоо хувийн клуб хичээллүүлж эхэлснээр хүүхдийн улам багасгаад байгаа. Сая би нэг 2 ой гарантай хүүхэд нэг авч үзсэн. Эцэг их нь өгнө гээд. Тэгээд тэр хүүхэд маань заримдаа ингээд маш хурдан юмаа сурчдаг. Заримдаа ерөөсөө сурдаггүй. Тэр бол насны онцлог тийм ээ. Тий, насны онцлог. Тэгээд ямар ч байсан өрөөд, нүүгээд идэл сурцсан. Тэгээд хамгийн багадаа 4 настай хүүхдүүд л ер нь сайн сурдсан байна гэж бодоод байгаа шүү дээ тий. Манай хүүхэд энэ цэцэрлэгт би хүүхдээ өгөөд тэгээд ингээд уулзаад хамтарч ажиллая гэсэн санал тавьсан л да. Тэгээд нөгөө нодлон бас энэ өдөр хөнжүүлгийн хүүхдүүдээс манай дугууланд явдаг байсан болохоор намайг таньдаг. Тэгээ тантай хамтарч ажиллая тэгээд хамтарч ажиллаж эхэлж байгаа. Тэгээд цэцэрлэгийн хүүхдүүдийг олноор нь сургая. Ирээдүйдээ сайн шавнар олонтой олъё гэсэн үднээс л цэцэрлэгт орсон тий. Олон цэцэрлэгт ормоор л энэ. Даанчиг нөгөө цаг зав маань хүрэлцдэггүй. Тэгээд дандаа нөгөө хүнээр зөөлгөх ажилтай болохоор бас жоохон тэр тал дээр хүндрэлтэй. Тэрнээс эрүүл саруул байсан бол бушуухан нэг нэдэ эдэн цэцэрлэгт орчмоор л шүү дээ. Тий. Тэгээ би анх хотод орж ирээд нөгөө сургахын хажуугаар гэрээрээ хүүхдүүд хичээлжсэн гэсэн шүү дээ. Тэгж яхта нэг 4 настай хүүхэд. За энэ чиг зүгээр нэг хүүхдүүд дунд ингээ явжийг гэж бодож анх авсан. 4 настай хүүхэд сурдаг гэж мдээгүй. Тэгээд тэгсэн чинь нөгөө хүүхэд маань 4 настай охин. Айгүй дажгүй сайн сураад. Тэгээд тэр жилдээ тэмцээнд ороод 5 настайдаа улсаас медаль аваад 6 настайдаа аваад энэ жил 7 настайдаа Азийн 2 удаагийн авраг болоод энэ жил нодлон 2. Тэгээ энэ жил сая Турк яваад ирсэн. Дэлхийн аврагт яваад ирсэн. Тэгээд дэлхийн аврагт 7 настай хүүхэд 10 настай хүүхдүүдтэй тоглож байгаа байхгүй юу? Хамгийн дэлхийн авраг болохоор хамгийн бага нас нь 10 нас гэж байдаг. 10 хүртэлх хүүхдүүд. Тэгээ манай хүүхэд нөгөө 7 таатай. Би болохоор туршлага суулгах гэж мэдээж 7 настай хүүхэд амжилт гаргана гэж бол бодоагүй л дээ, тийм ээ. Дэлхийн авраг гэдэг чинь бол мундаг хүүхдүүд орж байгаа шүү дээ. Тийм болохоор туршлага суулгая. За 9-10 тайда ямар ч байсан нэг юм дуулах байх гэсэн үүднээс энэ жил бэлдэж явуулсан. Тэгээ манай хүүхэд айгүй сайн тоглосон. 8-д орсон байлээ. Тий. Тэгэхээр 30 гаруй орон орсон байсан. Тэгээд 8-д орсон. Айгүй сайн орсон байсан. Тэгэхээр эцэг эхчүүд манай хүүхдүүд зөв зүгээр байж байгаад ингээд тоомоогоо сурцсан байж штэ. Ерөөсөө тоо чэйжлүүлэхэд би чаддаггүй байсан. Тэгсэн чинь энэ жил сургуульд орсон чинь бүх тоогоо гинтхэн чэйжилсэн байх ингэж яриад байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр яаж байгаа вэ гэхээр тэр нөгөө хүүхдийн энэ сэтгэн бодох чадвар нь хөгжсөн байгаа харуулж байгаа юм болоо гэж би бодоод байдсан штэ. Тэгээ хамгийн гол нь хүүхдийн сэтгүүг л хөгжүүлэх хэрэгтэй юм байна даа л гэж бодоо. Даам шатраар дамжуулаад тийм ээ. Хамгийн гол нь даам шатар сурснаар тэр хүүхд чинь ирээдүйдээ тийм ээ ямар ч ажил хийсэн тэрийг ингээд аль хялбар талаас нь хийчдэг тийм ээ аль амархан аргаар нь хийчдэг тэр талаас нь суралцдаг тийм юу төлөвштэй болов гэж бодсон шүү дээ. Тиймээс л хүүхдийн даам шатар сургах ёстой болов гэж бодод байгаа. Тэгнээс бол хүн болгон амжилт гаргаад хүн болгон мундаг дэлхийн авраг болоод ахгүй шүү дээ сурсан хүүхд болгоо тийм ээ. Одоо би заавал юу яана гэхгүй заавал нэг хүн хажуудаа байлгаал тийшээ яваа ийшээ яваа яхаа бүр гадуур явахтаа бол тэгж явна л да тий. Тэгнээс ойр зуурхандаа гэр орондоо ерөөсө хүний шаардлага байхгүй бүх юмыг ингээд өөртөө тааруулаад
болгоцсон. Ер нь одоо гэрийн ажил, за тэгээд мэдээж ээж хүний ажил, тэгээд клубийн ажил гээд энэ бүх ажлуудад тань яг танаас гадна мэдээж гэр бүлийн хүн өөр ер нь тусалж дэмждэг хүн одоо дүүнерч байд юм уу те? Манай хоёр ээж маань бас их тусалдаг. Одоо төрсний дараачаар тэгэл гал тоогоо барих гээл хийж чадахгүй шүү дээ тийм. Тэгээд хүүхдээ найрчлах гээл тэр болгон дээр хоёулаа тусалдаг байсан. Дараа нь ээлжээр тусалдаг болсон. Тэгээд манай хоёр хадамд эрэгтэй ч гэсэн айгүй гэр орны ажилд их тустай. Эрэгтэй хүүхдүүд мөртлөөсөө. Тэгээд хоол унд бэлдээл би болохоор нөгөөдгийг хийдэг ч юм уу тийм. Юу бэлдүүлэх юмаа бэлдүүлээ. Тэрнээс би ганцаараа ингээ бүгдийг ягаад амждаггүй. Ажлаа хийгээд тэгээ хоол бэлтгэхэд амждаггүй. Тэгэхээр манай хоёр дуу тэр тал дээр аягүй тусалдаг. Одоо ажил хийхэд бол мэдээж ингээл цаад бэрхшээлтэй хүндрэлтэй зүйлс бол их тулгардаг. Тэгээ танд ямар нэгэн тийм одоо хэцүү санагдаж байгаа зүйлс байна уу? Манай клуб бол нэг тийм том клуб бол биш л дээ. Бас цөөхөө нэг за дээдл нэг 20 хүүхдэл хамрагдгаар л тийм жижигэн клуб байгаа. Тэгтээ нөгөө хүүхдүүд ингээд тал өрөөс ирдэг, их холоос ирдэг. Хамгийн гол хэцүү юм нь тэр л байдаг. Ягаад тэгэхээр нөгөө нэг төгжрэл айгүй хэцүү. Тийм болохоор холоос хүмүүс эцэгчүүд нь зөөн. Тэгээ өвөл бас жоохон хүндрэлтэй хүүхдүүдийн хичээлийг таслуулах магадлалтай, тэгж байгаа завсардах магадлалтай. Тэр нь жоохон хэцүү байдаг. Холоос тэрнээс ойрхны хүүхдүүд бол айгүй их боломжтой л байдаг л да. Энд чинь хичээлж байгаа шууд сургууль руугаа явчих ч юм уу. Манай энэ хажууд 21-р сургууль байдаг. 21-р сургуулийн хүүхдүүд бас нэлээд их хамрагддаг. Mom TV show Channel 11 телевизээр. Автомат тэрэн дээр өглөө нөхрийгөө ажилдаа явахаас өмнө суулгуулаад тэгэл автомат тэргээр өөрөө явчихдаг гэсэн. Тэгэл бас хүндрэлтэй зүйлүүд байсан л та. Гарцсан дээр ингээ машин зогсчдог. Миний яг ингээл нэг л замаар явж байгаа юм чинь жоох юм өндөр юмад гарахгүй штэ. Тийм болохоор тэрэн дээр ингээл машин тэрэг мэрэг зогсчдог. Тийм болохоор айгүй их уур хүрдэг байсан штэ. Эсвэл машин очиж зөгөө тавмаар юм шиг. Эсвэл машин аавга юм бичээ тавьчмаар юм шиг өргөөл. Тэгэл заримдаа машин дунд толилдоол төгжрэл тэгэл яг болгодог л байсан л да гайгүй тэгэл ирж очиод явдаг л байсан. Ирж очихтай 30-аад минут явчихдаг гэсэн. Тэгээд би болохоор өөрөө нэг суудаг болохоор бас самбар дээр ичээл заахад бас жоохон хүндрэлтэй л байдаг л да. Тэр суудаг гэдэг талаас бас жоохон хүндрэлтэй. Одоо тэгээд тэрийг яаж одоо энэ байдлаа ингээд зөв зохион байгуулах гэж бодоод нөгөө компьютер проектор тийм юм ашиглан хичээлээ заа гэж бодож байгаа. Цаашдаа тэгж заавал олон хүүхдэд хүртээлтэй байх юм болов гэж бодоод өрөөгөө жоохон тогтчулж эхэлж л байгаа та. Ер нь бол энэ тэрэгцэртэй хүмүүс чинь нэлээд тийм эрүүл талын хоол идэхгүй бол маш их таргална гэдэг айгүй тийм хэцүү зүйл байдаг. Таргалснаасаа болоод айгүй хэцүү шттэ. Би одоо төрснийхөө дараачаараас бас л таргалаа л байна. Одоо турах гад ерөөс өвчрөхгүй л байна. Эрүүл ядчил зөв хооллохгүй бол тий янз бүрийн юм хамаагүй идэж болохгүй. Тэгээд энэ таргалснаас болж дээр би нэг хамгийн наадлын жишээ дээр нэг таксинд суугаад ганцаараа явъя гэж бодоод тэгээд нөгөө таксиныхын хүнийг ингээ намайг өргөж оруулаад ягаад ч гэсэн чинь нөгөө хүн чинь амар ядж яагаад яасан хүнд юм бэ гэсэн шүү дээ. Тэг юм бодоагүй тийм. Тэгснэ орсноо намаа хэдийн хэлэн байлоо гэж асуугаад байсан тийм. Нөгөө нэг амар яар сандарсан тал яаж яхад гэсэн байлгүй дээр гэж ойлгосон шүү дээ. Тэгэхээр ядаж ингээ хүн амтнаар өргүүлэхэд хүртэл хөнгөн байх хэрэгтэй юм шиг байна. Тий. Тэгээд нөгөө байнгын суудаг болохоор бөхс мөхс хоорно гэж бас асуудал байдаг. Намайг даваа сөрөнгийн далчин гэдэг. Би 9 настай. Тэгээд би сарвал багштайгаа хичээлээд 2 жил болж байгаа. Тэгээд би нийслэлийн аврал шалруулах тэмцээнээс тоглолтын дээр болохоор мөнгөн медаль авч ирсэн. Бодлого дээр болохоор алтан медаль авч ирсэн. Би даан тоглолт сурснараа математик дээр илүү сайн болсон. Учир нь би тооцоолон бодохдоо илүү сайн болсон. Манай завхны хүүхдүүд бол бас л бүгдөө улсын аврал шалгаруулах тэмцээнд жил болгон орж медаль авна. Азийн аваргаас жил болгон 3-4 хүүхэд медаль авна. Клуб нэгдснээс хойш бас л адилхан энэ амжилт бол адилхан
үргэлжлээд явж л байгаа. Тэгээ сүүлийн 2 3 жил дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тогтмол ямар ч байсан нэг хүүхэд бол явж байгаа. Нодлон урьжин завхны 2 хүүхэд явсан. Энэ жил болохоор манай энэ клубын Сумья гээд 7 настай хүүхэд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Турк улс дөнгөж сая цохогдоод ирсэн. Оролцоод хүрээд ирсэн байж байгаа. Ер нь бол хүн бол хүүхэд болгон ирсэн хүүхэд болгон медаль авна гэж бол бас хэцүү шүү дээ, тийм ээ. Тийм 100% тийм амжилт гаргана гэд би бас амлаж чадахгүй. Тэр бол тухайн хүүхдээсээ шалтгаална. Сонирхдаг хүүхэд, сонирхдаггүй хүүхэд, нөгөө нэг хичээл онц сурдаг хүүхэд бас нэг их сайн тийм сурлагатай хүүхэд биш байдаг шүү дээ, тий. Тэрнтэй л яг адилхан л сурна гэсэн үг даамыг тий. Бас ер нь сэтгэхгүй алсаараа жоохон сэтгэхүйтэй тиймэрхүү хүүхдүүд бол айгүй сайн тоглодог. Тэгээ зарим хүүхдүүд бол ингээд шантраал хүүхдүүд хожигдохоор ингээд шантраад сонирхолгүй болоод дуулангаа орхих ч юм уу тиймэрхүү тохиолдол бас байдаг. Тэгтээ бол энэ бүхнийг даваад би хүүхдүүдтэй бас эцэг эхчүүдэд ч гэсэн бас хэлээлээдэг л та. За та бүхэн хичээгээрээ яг энэ сонирхлын төрүүлээрээ одоо нэг жоохон хичээжүүлэл хүүхэд цаашаага өөрөө яваад өгнө шүү. Тэр болтол нь жоохон хичээгээд хүүхдтэй урам зориг өгөөд хичээлийн тасдуулахгүй яваад агаарай гэдэг үүднээс нь эцэг эхчүүдэд айгүй их зөвлөдөг. Хүүхдүүд тэгээд дугуйланд ингээд амжилт гаргахгүй ч гэсэн хамрагдаал яваад идэх хүүхдүүд байдаг. Эцэг эхчүүд нь ч гэсэн тэрийг бас ойлгодог. Манай хүүхэд одоо мундаг айгүй дэжгүй сууд сурж байгаа. Манай хүүхэд хичээлдээ сайн болж байгаа ч гэдэг юм уу те. Амжилт гаргахгүй ч гэсэн тэр бол дугуйланд явж гин гэдэг нь бол тэр хүүхдийн амжилт байхгүй юу? Их саруулагчийн ер нь одоо яг чөлөө цагаараа хийдэг зүйлсүүд нь юу яах вэ? Одоо сонирхдаг одоо хобби. Би юм сонирхох айгуу тийм юм сонирхдаг зантай юм шиг. Харин түрүүн танаад очиод нөгөө гэрт чинь хоёлаа яриа хийсэн шүү дээ. Тэгэхэд бол анзаархнаа ингээл нөгөө оёж хатгадаг, тэгээл ингээл цэцэг тарьдаг гэл айгуу хөөрхөн олон хоббитай юм шиг санагдсан. Ингээл гоё юм харангуйтаа энийг яаж хийдэм болоо гэдэг айгуу тийм сонирхож зантай. Энийг яаж хийдэм болоо сурчих юмсан. Энийг ингээд гэртээ ингээд хийгээд тавьчих юмсан гэсэн. Тийм сонирхож зантай. Тэгээд нөгөө тэрэн зэртэй иргэдэхийн холбоотой хамтарч ажиллаад нөгөө сонирхийн цаасаар сагс шүүлжээд тэгээд жирэмсэн байхдаа би тэр цагийг гэртээ хийж тавьж ирсэн. Тэгээд өөр чин шүрээр юм хийх сонирхолтой. Тэгээд жоохон цаг зав гарвал дууны үг бичих сонирхолтой. За. Тий, тэгээд нэг би одоо 5 6 дуу гаргацсан байгаа. Дүрсжүүлсэн үү? Нэг дуунд нь клип хийлгсэн байгаа. Тэгээд бусдууд нь зарим нь аятай, зарим нь аягүй тийм дууны үг бичсэн байгаа. Тэр дүрсжүүлсэн дуу нь ямар нэртэй дуу вэ? Дүрсжүүлсэн дуу нь нэг хайр юусэн ижигээд ээжтэй зориулж. Арван чинээ үрбэлаа би. Манай нэг багш байхгүй юу? Тэгээд нөгөө хөдөлмөрийн алдрыг тэмдэглээд тэгтэн би нэг ээжигээ нэг ганц ч удаа гэсэн баярлуулъя гэж бодоод мэдээж миний хувьд бол одоо тэр үед зүгээр л нэг энгийн бас энгийн дугуулангаа ордог багш байсан. Тиймээс одоо ээжигээ одоо юугаар баярлуулах вэ? Эд зүйлс тэгэхээр айхтар мундаг баярлуулчаар юм байхгүй. Яаж баярлуулах вэ гэж бодож байгаа би ээжтэй зориулаад нэг дуу хийчихье гэж бодсон байхгүй. Тэгээд би үгийн зохиогоод тэгээд тэр сургуулийнхаа багшаараа ян хийгээд Өдөскөн жаахан үрбэлаа би. Ээжтэй хэлээгүй хамгийн гол. За. Тий. Хэлээгүй байжгаад гинтхэн нөгөө нэг юм хэлээ. Агуу. Дуугаа хийгээл. Гинтхэн нөгөө нэг юун дээр нь цайлган дээр нь. За. Нэг 2 хүүхэдтэй зүг би өөрөө дууссан баг. Ээжтэй тийм сүрприз баярлалаа. Мундаг юм бэ. Сэтгэл ахад угаасаа ер нь бол бүх юм болно шүү дээ. Mom TV show Channel 11 телевизээр. Танай гэр бүл яг гэр бүлийнхаа харилцаанд одоо ямар зүйлийг эрхэмлдэг вэ? Манай гэр бүл ер нь бол тэгээд их тийм нэг одоо хоорондоо нэг муудалцахгүй тий дандаа ингээл хөгжөөнтэй байдаг. Би болохоор хүүхдтэй ингээл сайхан дурсамж үлдээхийн тулд хоорондоо ингээ эвтэйхэн дандаа инээж хөгжүүлсэн. Тиймэрхүү бай тэгвэл хүүхэд маань том болоод их баг насаа гоё дурсдаг. Баг насаа гоё дурсдаг. Тийм байх юм болов уу гэж бодож хүүхэдтэйгээ дандаа бүгдөө хоорондоо тоглоцгоодог. Гадуур салхинд цуг гардаг, хөдөө явдаг. Тий. Тэгэл айгүй ойр дотн
ингээл гурлаа аяг ойр дотно байхыг л хичээдэг. Ажлаас одоо бусад цаг заваа ер нь бол хөвчлэн гэр бүлтэй зарцуулдаг. Гэр бүлтэй зарцуулна дөө. Ажил ойрхон болохоор тэгээд амар штэ. Танах ер нь бол хаалга бол байнгын онгоцоостэй хүн ихтэй айл юм шиг байна тий. Айгүй хүн орж гарна тий. Тий. Хаалга байнгын онгоцтой Харин тийм байна. байнгын гал дээр юу плеткэн дээр байнгын хоол цай. Байнгын тийм л ааш шүү тий. Клубийнхаа талаар хоёлаа түрүүн клубын өрөөнд орсон шүү дээ. Тийм тэгээд клубийнхаа өрөө одоо яг энэ өрөө нь гэрдээ нэх ойрхон юм биш үү? Тий. Энэ бол миний бас энэ амьдралд хамгийн давуу тал л да. Энэ бид хоёр хурмаа хийгээд хотод орж ирэхэд манай ах тэгээ манай төрсөх. Тэгээд бид хоёрт энэ байрыг бэлэглээд энэ хажуу талын өрөөг надад зориулж тогтчулж өгсөн. Тэгээ нөгөө хажуу талдаа нөгөө налуу замтай. Харин үүдэнд би орж ирэхдээ харсан налуу замтай. Налуу замтай. Тэгээс бусад байрнууд жинхэнэ байрнууд нөгөө оронгуутаа л нөгөө шатаад өгсдөг болохоор айгүй хүндрэлтэй байдаг. Тийм болохоор бас миний нэг хамгийн асуудлыг шийдэж өгсөн зүйл бол энэ гэдэг. Амьдрахад хамгийн дөхөн мойрхон тийм ээ. Одоо би нөгөө бас автомат хэрэгтэй. Одоо тэгээд тийм болохоор нэг их хүн ингээд байнгын гуугаад авах шаардлагагүй тэргээрээ гараад гадуурх ажил амжуулдаг ч юм уу тий. Тэгээ гэр дотроо бол бас ингээл өөрөө болгоол бүхнийг болгоол. Харин өстой амар яг ингээд зэрэгэлдээ хоёр хаалга юм тий оны орцсондоо яг нэг давхарт ороод. Тий ойрхон. Чөлөөт цагаа та ер нь мэдээж одоо энэ ажлынхаа хажуугаар найз нөхдөдөө ер нь цаг зав гаргаж хэр их уулзж байна. Цаг зав ер нь багхан л та. Тэгтэл ямар ч байсан би найзуудтайгаа уулзсан. Миний найзууд гэвэл ерөөсөө ихэнх нь 10 жилийн хүүхдүүд байгаа. Манай ангийнхан бол үнэхээр сайн гайхалтай. Мундаг найз. Тийм. Намайг тэрэгцэр ивдэрн тийм ээ. Тиймэрхүү дүүрээд явна. Өөрөөд явна. Тэгээд ерөөс бүхэл юмнаас болохгүй. Юу цаг макс тоглоо. Цаг аавн гэхээрээ хүртэл намайг заавал авч явна гэж болдгоо. Очиж нөгөө надаар нөгөө тоолуулдаг. Дэмжүүлдэг. Тэгээд ерөөс бүхэл юм дээр би ангийнхантайгаа хамт дандаа юм ерөөсөө тэгж би юм чинь гэсэн тийм сэтгэлгээс надад байгаагүй. Яагаад надад ийм сэтгэлгээ байгаагүй юм бэ гэхээр би нөгөө эрүүл байж байгаад ийм болсон бол би бас нэлээд сэтгэл хөдлөх байсан байхгүй. Тэгээд анханасаа л ийм байсан болохоор ийм байсан болохоор би ерөөсө зүтгээ сурцсан. Тэг хүнээс дутахгүй гээд ихтэй ч юм байл та. Тэгээ нөгөө бас гайгүй сурлагатай тийм байсан болохоор ингээд хүүхдүүдэд бүрээлүүлсэн. Айгүй олон найз нартай нөгөөдмөдөө хичээлийн зааж өгчүүд үе байдаг. Тийм болохоор тэгээд манай ангийнхан ч гэсэн намайг ерөөсөө ийм гэдэг үгнээс харьцдаггүй. Ерөөсөө бусадтайгаа л яг адилхан харьцдаг. Тэгээд дотроо бол бас тиймэрхүү байсан л ахал та тийм. Таны хувьд аз жаргал гэдэг зүйлийг яг юу гэж боддөг вэ? Яг тань өөрийнхоороо тодорхойлвол. Аз жаргал гэдэг хүн хамгийн гол нь яг байгаа орчиндөө өөртөө сайхан амьдрах тийм үү? Заавал нэг би нэг баян болоод тэр бол аз жаргал гэж бодохгүй тийм ээ. Яг л байгаа. Тэр орчиндөө л сайхан амьдрал тэр аз жаргал. Тэгээд аз жаргалтай байхын тулд хүн хамгийн түрүүнд олон хүн баярлуулах хэрэгтэй болов гэж боддоо шүү дээ. Хүн баярлуулсан хүн тэгээд эргээд өөрт нь аз жаргал нэрнэ гэж би боддог. Тийм болохоор би нөгөө дандаа ингээд одоо би бол нэг тийм зүрхийн зохиолчул биш. Зүгээр ингээ ойр дотныхоо хүмүүсийг баярлуулах зорилгоор л дандаа миний одоо хийсэн цөөхөн хэдэн дуунууд маань тийм хүн баярлуулах зорилгоор хийсэн. Хамгийн сүүлд одоо манай 10 жилийн ангийнхан маань 15 жилийн ойгоо тэмдэглэнэ гээд тэгээд би нөгөө ангийнхныгаа нэг сайхан баярлуулчих. Ямар би нэг сүрхий баярлуулаад яж чадах дандаа тусдын минь авдын чинь гэж бодоод тэгээ ангийнхандаа зориулж нэг дуу хий гэж одоо шүлгийг хийгээд тэгээд дуучиндаа өгсөн байгаа. Одоо тэр дуу маань удахгүй гарч байгаа. Тэгэл тэр дуугаа сонсоод манай ангийнхан баярлах болоо гэж бодсон. Их саруулагчийн хувьд одоо яг эмэгтэй хүн ер нь ямар байгаасаа гэж боддөг вэ? Ямар эмэгтэй хүнийг та бол одоо яг ямар сайхан эмэгтэй вэ гэж хэлэх вэ? Эмэгтэй хүн хамгийн түрүүнд сайхан сэтгэлтэй авах ёстой гэж байна. Сайхан их хүн чинь сайхан тийм сүүшгээ цагаан сэтгэлтэй авах ёстой гэж ярьдаг шүү дээ, тийм. Тэгэхээр хамгийн түрүүнд сайхан сэтгэлтэй. За тэгээд ер нь гэр бүлийгэндээ хандаа, халамжтай, ажиллаж хичээнгүй, тийм ээ. Тиймгүй байх бол тиймгүй байвал ер нь дээр болоод гэж боддог шүү дээ. Зарим хүмүүс одоо тэгээд ямар ч зориггүй л амьдарч байна л да. Одоо
гэртээ ч юм уу те ажил хийдэггүй аль болох яаж амархан аргаар мөнгө олох уу гэсэн байдалтай. Тэр болгоныг бол би бас жоохон хараад жоохон сэтгэл нэмзгэлтэй шүү дээ тийм. Тиймээс одоо намайг үзэж байгаа үзэгчид эмэгтэйчүүд маань хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч гэсэн энийг тэрэгцэртэй эмэгтэй ээжэж ингээ хүүхэд гаргаад бүтээ суугаад тэгээ ажил амжуулаад байгаа юм чинь бид бүхэн бас яагаад ийм хүнээс дутах ёсгүй гэсэн тийм итгэл төрөөсөө тийм зориг суугаасаа тэгээд амьдралаа илүү сайхан дээшлүүлээсэй гэж бод. Нэвтрүүлгийн маань урилгыг маш уриалгахан хүлээж авч бай. Одоо бидэнтэй Элен Далангуй ярилцсан танд маш их баярлалаа. Миний харснаар бол та маш их хүсэл мөрөөдөлтэй, дайчин, хөдөлмөрч эмэгтэй байна. Тэгээд таны цаашдын ажил амьдралд эрүүл их сайн сайхныг бас өрөөе. За баярлалаа. Ингээд энэ сайхан нэвтрүүлэгтээ намайг урьж оролцуулсан танай телевизийн хамт олонд ч гэсэн баярлалаа. Цаашдын ажилтны өндрөөс өндөр амжилтыг хүсье ёроё. Хүн хүсэл мөрөөдөлтэй, зоригтой, тэмүүлэлтэй байх юм бол ер нь заавал тэр хүсэл мөрөөдөл нь биелнэ гэж би боддог. Тэгээд та бол ийм дайчин тий одоо зоригтой, хөдөлмөрч юм эмэгтэй учраас заавал одоо яг зорьсондоо хүрэх байхад та бас ганцхан одоо хүүтэй биш маш олон шавнартай, олон одоо хүүхдүүдийн ээж гэж би бол таныг дүгнж хэлмээр байна. Тэгдгүй яах вэ? Тийм бүгдөө манай шавнарч одоо миний хүүхэд гэсэн үг тийм тий. Их саруулагчаас маань одоо биднийг үзэж байгаа ээж нарт бол маш их авах зүйл байсан байхгүй гэж бас би найдаж байна. Ингээд дараагийнхаа дугаараар уулзлаа. Түр баяртай үзэгчтэй. Mom TV show Channel 11 телевизээр